Бельгийн хаант улсын элчин сайд болттой уулзаад байна. 20 минут хүрье. Сайн байна уу? Сайн байна уу та? Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Цаг хугацаа ухраагаад бас таны найз зүсийн тухай тодруулъя гэж бодод байна. 1990 оны ардчлалын дараа таны болон голомтын баясгалан болон цагаангуа гэж ерөнхийлөгчийн намын газрын дараа басан тий. За ингээд зориг нарын зураг бол олон нийтэд илүү танил болсон. Тэгэхээр та бүгд хэдийнээс найз нөхдийн харилцаатай байсан бэ? За яг нэг тийм одоо тухайн үед бол найз нөхөрлөж байгаагүй ч арчлалаар бол арчилсан хувьсгалаар бол ойртож дотносож ингээд энэ хувьсгал бол биднийг нэгтгэж өгсөө. Зориг маань амиа алдсан тэр өдөр хүртэл бид нар бол өдөр тутам харилцдаг. Магадгүй хамгийн сүүлд одоо уцаар ярьсан хүмүүсийн нэг нь бий байгааг тухайн үед бас би мэдүүлэг өгж байхдаа бол тэр үеийн очир шалтгаанууд тийм ээ бидний харилцаж байсан түүх асуудлууд бас тодорхой мэдээлэл өгж байсан. 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх нь түүнийг ерөнхий сайд болгох тухай асуудал яригдчихсэн гэж олон нийтэд бол өнөөдрийг хүртэл мэдээлэл хүрсээр ирсэн. Гэтэл ийм яриа болж байгаагүй гэдэг мэдээлэл сайхан хэвлэлээр гарсан л да. Тэгэхээр тухайн үед юу болж исэн талаар танд мэдээлэл байгаа юу? Анх дэлгэсэн хүмүүсийн нэг бий байж магадгүй шүү. Хамгийн анх уу мэдэхгүй гэхдээ бол улсын хурал дээр би яг тодорхой хэлж ирсэн. Зоригийг хөнөөсөн хэрэг бол одоо зөв нэг парламентын гишүүнийг хөнөөсөн гэхээсээ илүү Монгол улсын дараагийн ерөнхий сайдыг хөнөөсөн ийм хэрэг шүү. Яг л тэр үед засгийн газар огцорцсон одоо ард холбоо хэвсэл дараагийн засгийн газараа тодруулж чадахгүй тийм ээ ерөнхийлөгчдөө зөрчилдөө дотроо зөрчилдөө маш хүнд байдалд улс орн бол ер нь тэгээд нэлээд харанхуй ангал руу аажмаар гулсж ирсэн тийм үе. Тэгээд одоо нийтийн зөвшөлтсөлд хүрэх ийм ерөнхий сайдыг тодруулахад одоо бас олон сарын үйл явц. Тэгээд энэ хугацаанд бол одоо хэдэн хүмүүс бол ерөнхий сайд болъё гэд тодорч ирсэн болох болцоо нь тухайн үед бүрдээгүй. Зориг бид бол үнэхээр ойрхон байсан. Бид тэр үед их олон газар хамт явж ирсэн. Одоо ер нь өдөр болгон л уулздаг, ярилцдаг, ойлголцдог зоригийн фракц гэдэг бас нэг тийм бид чинь ойлголцдог хүмүүс нэг тийм нэртэй байсан 10 гаруй гишүүд. За энэ дээр бол одоо консенсус хүрэх болцоотой хүн бол зориг юм аа. Тэгмээс та ерөнхий сайд болох ёстой гэж бид бас олон сарын турш шахсан шүү. Энэ бол байнга одоо татгалзаж ирсэн. Тэргүй би болох хэрэггүй одоо бусад болох болцоотой хүмүүсэнд болдгоо гэж дандаа харшаа суужсэн. Яг тэр өдөр аимшигт өдрийн одоо төгсөн тэр үед л зөвшөөрж тэгээд яг тэр өдөр бол бүр чухамдаа бүр яг одоо тухайн одоо нөгөө дэвшүүлдэг хурал тийм ээ тэр бүх процесс тэр фракцуудын зөвшөлтсөн өдөр гэдэг энэ бүх юм бол маш бодтой орж ирсэн. Тэр өдөр яг надтай хамгийн сүүлд амалтахаас эдгэн цагийн нуцаар ярьсан шалтгаан хүртэл энэтэй холбоотой байсан. Яг тодорхой одоо миний бас ингээд харьцдаг нутгийн гишүүд ч гэдэг юм уу тийм ээ. Тодорхой тим гишүүдтэй бол бас үнэхээр одоо дэмжлэг авахар ажиллаарай. Тэгээ үнэхээр би болох юм бол үнэхээр одоо гишүүдийнхээ олонхын дэмжлэгээр үнэхээр одоо найдвартай одоо дэмжлэг авч болох ийм шаардлагатай байгаа. Тийм хүрээнд л асуудал ярьж. Тэгэхээр энэ бол яалтчгүй бодит үнэн. Энэ бол Монгол улсын одоо яг арчсан холбоо хвшлын засаг өрж ирсэн тэр хямрал жилүүдэд энэ хямралаас гаргах одоо энэ арчлалын бэлэг тэмдэг болсон, нэмжин сэтгэл болсон, арчлалын одоо жинхэнэ алтан хараацааны дунд ноён ориглон болсон Монгол улсын дараагийн ерөнхий сайдыг бол хөнөөсөн ийм явдал байсан гэдэгт бол би бол 100% итгэдэг. Тийм ч учраас энэ асуудлыг би байнга тавьж, байнга одоо энэ талаас энэ араас бол хөөцөлж ирснийг бол хүн болгоо мэдэх баха. Тэгэхээр ерөнхий сайд тасаа алтан уйг бол шудраг бусын хонгил гэж ярьдаг тий. Тухайн үед нь ч гэсэн бас анхаарал татсан олон үйл явдууд болж ирсэн. Хууль, шүүх гэх мэт тий. Тэгэхээр энэ хонгилын тухайд та юу хэлэх вэ? Өөрөөр хэлбэл нэг шүүгч удаа дараалан авилга албан тушаалын гэмт хэргийг шүүгээд тэр нь хин нэгний ашиг сонирхлыг хангасан байж болцшгүй гэж хардахаар шийдвэрүүдж гаргадаг байсан. Та бол гишүүн багтаа бас нэлийн шүүмжилдэг байсан тий.
Тэгэхээр энэ хонгил өнөөдөр байна уу? Ер нь ямар учиртай хонглын талаар ерөнхий сайд бас алтууяг ярьдаг байсан юм бэ? Яг энэ хонгил бол тэгэл улам дамжсаар үнэхээр хонгил болцсон юм аа тийм ээ. Анх бол бас арайч ингэж эхлээгүй юм тийм ээ. Бас юм хэмжээндээ байсан цаг үеч би. Гэхдээ бол аажмаар бол үнэхээр тодорхой эдийн засгийн бүлэглэлүүд одоо засаг эрхийг авах хамгийн гол хэрэгслээ бол энэ хууль хяналтын байгууллагуудыг болгоод энийг сүүлдээ энэ бүр төгөлдржөөд одоо төгс хэлбэрээр бүр хонглын хэмжээнд очиод тэр хонглоор манус ч гэсэн ороод гарсан тийм ээ. Манан бүлэглэлийн дүрмийг зөрчсөн ерөнхий сайд Алтангуйгт сануулга болгож түүний ахлах зөвлөх туслагуудыг баривчилж хэрэг тогчээ. Ерөнхий сайд Алтангуйг ярилцлагадаа нурдснаар ерөнхийлөгч элбэгд орж үгэн дор эсвэл огцор гэж шаардсны дагуу түүний засгийн газрыг огцруулв. Бүлэглэлийн эрх ашигтай зөрчилдсөн Монгол Улсын шадар сайд хүрэлцэх болон засгийн газрын хэрэглэх газрын дарга оюун эрднийг тагнаж чагнасан нь тогтоогдсон билээ. Тэгээд ер нь бол ямар жүжиг тавьдаг, ямар амар хүнийг хэлмэгдүүлдэг, ямар амар арга хэрэгслүүд хэрэгэлдэг тийм ээ. Ер нь бол аймаглалт сүрдүүлэлт ингээд шүн гэртээр гэрийг хаалгын онгоогоо тавьсан. Тэгээд гэртэр хүн байгаа хүн шүн нойрог онолдож шít. Гэхдээ ер нь бол тэгэл байнга мөрдөн тийм ээ. Тэрийг нуухгүй мөрдөн. Ер нь бол айхтар тийм ээ. Тэгээд сони хэвлэлтэйгээ бол маш тийм уялдаатай. Аимшигтай тийм одоо хүмүүсийг бол хэлсээр тийм ээ хомгорлон. Ер нь юу ч тийм ээ ирээцээргүй тийм ээ. Ямар ч одоо алхмыг хийхэд бэлэн. Үнэхээр одоо хуулийн гэж хэлэхээсээ дээрмийн ийм одоо дээрмчний ийм тогтолцоо бол яг бүрэлдсэн л дээ. Тэгээд энийг одоо хизээ яаж бүрмөсөн одоо устгаж ард нь гарах энэ бол бас Монголын ард түмний бас насцсан хувьсгалтай дүүх хэмжээний том тэмцэл. Тэгээд шударга ёсны хувьсгалыг бид нэлээд байгаа 5 жилийн өмнөөс яг энэний төлөө одоо эхэлсэн шүү дээ. Тэгээд энийг тэтгэж байгаа шалтгаан нь болохоор энэ уул уурхаанд баялагын талд орлого тийм ээ. Энэ орлого олон түмэнд хил тод ард түмэнд очиж энэ талд нь энэ аимшигтай хонгил одоо угсарсан тэр хүмүүсийн одоо хүч чадал нь мохож энэ хонглыг нураах ийм л нөхцөл байдал бүрдэн. Тэгэхээр энэ бол яалтчгүй хоорондоо холбоотой. Тэгэхээр өнөөгийн хүртэл бол бид энд төвшөнд хүрч чадаагүй л байгаа. Шүүх засаглал, хууль хяналтын мөрдөх байгууллага гэх мэт томоохон байгууллагуудыг эрх мэдэлтэй байлгах нь өөрөө энэ хонглын бас учир шалтгаан байв уу? Жишээ татаж ярил. Хэнийг ч амлана тийм ээ. Ер нь бол тэр хинч одоо амнаас болон одоо эрхчлөө нэр төр нь бол баталгаагүй гэдэг энэ тогтолцоог бол иж бүрэн өгсөрсөн байхгүй юу. Тэгэхээр ямар сайндаа л одоо тухайн үед тийм ээ одоо өнөөдрөөс өрхөд бол ингээд шадар сайд ерөнхий сайд байсан хүмүүс нь хүртэл тийм ээ өртөж байна. Одоо өөрснөө мэдгэдээ тухайн үед ч мэдчихсэн маш том асуудал байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхийлөгч элбэгд орж өөрийн хонглын шүүх байгууллага санаархлаа биелүүлэхийн тулд 2013 оны 1-р сарын 24-нд шүүх байгууллага тухай хуулийг улсын хурлаар батлуулжээ. Энэхүү хуулийн дагуу элбэгд орж бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг хонглын шүүхийг байгуулж тухайн үед ажиллаж байсан анхан болон дав заалдах шатны шүүхийн бүх шүүгчийг албан тушаалаасан чөлөөлж шинээр томилох зарлиг гаргахтан 409 шүүгчээс 397-г нь томилж эрх ашигтай зөрчилдсөн 12 шүүгчийг томилоогүй үлдээжээ. Ерөнхийлөгч элбэгд орж өөрийнх нь эрх ашигт нийцсэн сайхан бэлгийн засгийн газрын үед хууль хяналтын байгууллагын бүхий л удирдлагыг томилж хонглын системийг байгуулсан юм. Тэгээд энэ дээр одоо захаас ахуулаад Монголын ард түмний нүдэн дээр олон жишээ бол байна. Ер нь хамрагдаагүй хүн гэдэг бол цөөхөн болсон баг. Чимээ содном даржаа нарын асуудал яригддаг те 2018 онд хэрэг гарснаас 20 жилийн дараа. Тэгээд тухайн үедээ бол хоёр хүнийг барьж аваад ялалсан. Одоо тэр хоёр хүн бол цагаатсан тий. Тэгэхээр тухайн үед та бас нэлээд шүүмжлэлтэй хандж ирсэн. Энэ талаар ямар байр суурьтай? Тэгэхээр би бол олон нийтийн адилхан нэг л одоо ойлголттой тийм ээ. Мэдээлэлтэй. За тэгэл 3 шатны шүүгийн шийдвэр гарсан. Ингээл илэрчиж байгаа юм багтаа л тэгэл тухайн үед тийм итгэл үнэмшилтэй байсан л да. Тэгэхээр дараа нь бол бич олон улсын парламентын холбоотой бол маш их ойр дотно байдаг шүү дээ. Наасаал гинтхэн энэ хэрэг илэрчлээ одоо нэг хаа гэдэг асуудал нөгөө шүүхийн шийдвэр гарангууд олон улсын парламентын холбоонд тавигдсан. Парламентын холбоо энд бол зүгээр ингээ хаачдаггүй маш нухацтай ажлаасаа гаргаад
дэлхийн маш туршлагатай ер нь олон иймэрхүү төстэй тохиолдлууд дээр дүгнэлт гаргаж ирсэн мэргэжлийн хүмүүсийг оролцуулаад тэгээ өөрснөө одоо хяналт шалгалт хийгээд ажлын хэсэг гаргаад Монгол улстай ажиллаад холбогдох бүх мэдээллүүдийг аваад зэгнэд дүгнээд тэгээ ямар дүгнэлт гарсан гэхээр энэ хэргийг хэлсээр шийдсэн байна. Жинхэнэ эцэд нь бол олдоогүй биш байна. Тэгэхээр энэ гимгүү хоёр хүнээ гарга тэгээд яг жинхэнэ одоо эцэд гүйцэтгэгч олоо. Одоо энэ авчаад байгаа энэ одоо хүмүүсийг буруутгасан шийдгсэн нөхцөл байдал чинь бол зүгээс нийцэхгүй байна тийм ээ. Энд чинь өөрөө энэ буруу үнийг ялах юм бол нөгөө үндсэн хэрэгэн шийдэгдэхгүй шүү дээ тийм ээ. Бараг 3 удаа томоохон ажлын хэсгүүд ирж бүх шатанд энэ дүгнэлтүүдийг дахин нотлоод улмал баяжуулаад гэдэг энийг бол яг тэр олон улсын парламентын холбооны бичиг баримтыг үзэхэд ер нь энэ хэрэг хаана тийм ээ эргэлзээ байна тийм ээ. Хаана энэ талаар бол зас залруулах шаардлагатай гэдгийг бол бүрэн тэрнээс дүгнэлт хийж болно. Сонгуул болох тутамд энэ хэрэг хүүхддэг. Тэгсээр нь яг бодит хэрэгт нь олдохгүй байна гэдэг шүмжил олон нийтээс ирдэг шүү дээ. Тэгэхээр таны хувьд журмын нөхрөө алдсан найзын хувьд энэ нөхцөл байдал юу гэж хардаг? Сонгуул болгоны үед хамгийн анзаардаг баг. Ер нь бол энэ хэрэг яригддаггүй өдөр сар гэж бараг байхгүй шүү дээ. Өгөөдөл жилд 2 удаа сонгуулгүй жил ч гэсэн олон улсын парламентын холбооны тогтоол ирдэг байхгүй. Энэ хэрэг эхний үед бол илрээгүй байна. Яагаад илэрхгүй байна? Та нар энийг илүүрхийн төлөө яг ямар алхмууд хийж байна? Хуулийн байгууллага юу гэж, парламент юу гэж энэ тайлангийн дагуу тогтоол ирдэг. Сүүлдээ нэг чимгээ содон даржааг ялсны дараа наад чин та нар хүн хэлсээр ялжлаа шүү дээ. Энэ хэрэг чи илрээгүй хэвээрээ байна шүү дээ. Энэ дээр арга хэмжээ аваач гэдэг тогтоол жил болго ирдэг. Байнга л анхаарлын төвд байсан. Тэрнээс миний хувьд бол гэдэг сонгуулийн хувьд энэ асуудлыг бид хүндэжсэн, би хүндэжсэн гэж бид хэлэх ямар ч болцоо байхгүй. Энэ хэргийг илэрсэн гэдээ бол цаасан дээр хаагаад асуудлыг бол дараа нь хуулилтын байгууллага задлсан. Хувийн итгэл үнэмшил чинь та энэ хэрэг илэрсэн гэж үздэг үү, илрээгүй гэж үздэг? Одоо би ч илрээгүй байна гэдэг энэ асуудлаар тэмцэж нөгөө хоёр хэлбэгдсэн залуу одоо шоронгоос нь суллаад мэдээж улс төрийн амьдралын хувьд бол том золиос болсон тийм ээ. Сонгуул дээр бол Бацаандан бит хоёрыг бол намнах маш том ажиллагаа явуулсан шүү дээ. 2019 илүү 20 он шиг санжин та нэг тахир соёот дээр чимээс содном даржаатай уулзаар очиж исэн тийм. Олон очсон тийм. Олон удаа очсон. Тэгээ очих болгондоо бид нар яг эднэрт тулгараад байгаа тийм ээ. Тэр аюул занлыг анхааруулах полиграфт орох яг өмнөх өдөр охин нь амнасаа алдаад маргааш нь яг полиграфийн өмнө шин тэрийг пал хэлж тийм ээ сандралд оруулж байгаа. Тэгээ полиграф руу орох ч гэдэг юм уу тийм. Ер нь бол энэ бол аимшигын хэн үзэж байгаа юм шиг маш их түүх хөрнөө. Тэр бүгдийг би гэрчилж өдөр болгон тэмцэж асуудлын дэлгүүд тавьж анхааруулга сануулгын өгч шаардлагыг тавьж ингэж л ирсэн л дээ тэр. Тантай уулзахдаа өөрөө содном даржуул юу гэж хэлж исэн бэ? Гайлал нь тиймгүй бид тийм ирэх үлдээгүү гэдэг дэр. Мэдээж хэрэг бид юу гэж юм их вэ? Ямар муухай усууд вэ? Яаж биднийг ийм тохож чадчих вэ? Үнэхээр хүнд хилмигдэлд өртсөн гэдэг нь мэдрэгдэхээр л тийм уулзтууд болж байсан. Нэг шийдсэн гар бол бис мэдрэн шүү дээ тийм ээ. За энэ ч дээр утлаа яриад байна гэдэг. Одоо ингэж ярилцахад бол чимгээ бол хизээч юу хэрэгэж хүлээгөөгүй шүү дээ. Төсвөлт нь Санжаа сүрэнгийн зориг гэдэг ерөнхий сайд дуусан бол Монгол улс ямар авах байсан бэ? Өнөөдрөөс бол 180 градус маш өөр улс болох байсан. Монгол улс арай ч ийм замаар явахгүй байсан баг. Тэгээд төсвөлт нь би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг үгээр дуусгая. Оюун эрдний засгийн газар системийн авилгын эсрэг тэмцлийг эхлүүлж 3 жилийн хугацаанд авилгын 7054 хэргийг илрүүлэн шалгаснаас 1156-г шүүхэд шилжүүлсэн боловч анхан дунд чатны 680 хэрэг шүүхээр шийдэгдэж бүлэглэлийн эрх ашигтай хамаарал бүхий авилгын 486 хэрэг 1-7 жилийн хугацаанд шийдэгдэлгүй гацсаар байна.